Хятадын хувьд бол би 2006 онд анхны Out Games гээд LGBT хүмүүсийн олимп гэж хэлж болно л доо. Ийм олимпиад Монтреал, Канадын Монтреалд очижсэн. Тэгээд тэрхүү одоо олимпийн хажуугаар анхны одоо олон улсын LGBT хүний эрхийн хурал болж исэн л да. Тэгээд тэрэн дээр нь би илтгэл тавиад илтгэл тавихын хажуугаар би Хятадын илтгэлийг бас маш их сонирхон сонсч ирсэн. Тэгээд тэгсэн чинь тэндээс бол одоо хятадын шинжлэх ухааны академиас за одоо янз бүрийн ихтэй сургуулаас гэх мэтчлэн нэлээд хэдэн хүмүүс ирсэн. Тэгээд ерөөсөө хятадын хувьд хүн амын тоогоо барих хүн амаа зохицуулах бодлогын хувьд бол ижил хүйсийн гэрэлтэй хизээ нэгэн цаг одоо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй ийм маягаар бид нар одоо хүн амынхаа өсөлтийг бас барьж чадна гэсэн нэг тийм ярьжсэн л да. Тэгээд тэр бол надад магадгүй тийм одоо ч гэсэндээ саяхнаас эхлээд ингээл сая 9 сар 10 сар тэгэлтэй нөгөө Шанхай Pride боллоо шүү дээ 10 сарын дундуур гэх мэтчлэн их л юм өрнжэн л да. Оросд ч гэсэндээ маш их зүйл өрнөдөг. Гэхдээ бас тодорхой хэмжээгээр LGBT хүмүүсийн эвлэлд нэгдэх эрх маань одоо бүрэн дүр хангадаг байна. Жил болгон л нөгөө LGBT бархлын жагсаал хийн гээл те Москвагаар дүүрэн боо юм болол тэгэл тэрийг нь зөвшөөрөхгүй Лушков мэр байх хугацаанд бол ерөөсөө 6-7 жил зөвшөөрөөгүй штэ. Тэрний үндсэн дээр 6-7 жил ингээд LGBT бархлын жагсаалыг хийхгүй байхаар нь Европын холбооны хүний эрхийн шүүх гэж байдаг л да. Тэгээд тэнд хандсан байгаа. Тэгээд тэрийг нь болохоор чинь одоо Москвагийн захиргаанаас гаргасан энэ шийдвэр бол одоо хүний эрхэд маш одоо ноцтойгоо зөрчсөн шийдвэрүүд байсан байна гэдгийг л тогтоож өгсөн байгаа л да. Тэгээд жагсан Оросод. Тэгээд Оросод жагсан. Тэгээд яг 5 минутаар одоо нэг цагдаа хууль сахиулах байгууллагуудаа бид нар тэнд жагсаж байгаа шүү гэдэг одоо худлаа хэлээд өөр газар жагсаад тэгээд өөр газар ингээд 5 минут ингээд гэргэлэ гэж байдаг шүү дээ нөгөө партизанууд ингээд нөгөө дайсны арт талд ингээд ганцаараа ингээд хийдэг. Яг тиймэрхүү маягаар бид нар маань ингээд энэ тэнд ингээд хийсэн байгаа хөө 5 минут ингээд. Тэгээд одоо Европын холбооны хүний эрхийн шүүхээс одоо бас ингээд дарамжгалт үзүүлж байгаа юм даа. Москвагийн хотын захиргаа нь одоо жишээлбэл одоо хүмүүсийн аюулын нэгдхийн эрхийг нь одоо тий биелүүлж чадахгүй юм бол одоо жишээлбэл эдийн засгийн санкц үзүүлэх юм уу эсвэл тусламж дэмжлэгээ тий одоо зогсооно гэсэн тиймэрхүү байдалтай байгаа л да. Та бүхний хувьд болохоор одоо бэлгийн одоо чиг баримжааг болохоор одоо ихээстэй заяасан одоо цаанаасаа одоо байгаль ихээс ингээд заяатсан гэж үздэг. За тэгэхээр бас нэг зүйл яригддаг шүү дээ. Олдмол гэдтэй одоо амьдралынхаа үйл явцад одоо бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдсөн ч юм. Энэ тал дээр одоо яг тиймэрхүү байдалтай хүмүүс байдаг юм болов энэ тал дээр одоо ямар бодолтой явдаг юм бол ялаар асуух. За тэгээд нэвтрүүлэг эхлэхээс ахуулаад бид нар төрөлхийн олдмол гэдтэй хизээч олдмол гэж байхгүй. Бэлгийн чиг баримжаа хүүсийн баримжаа илэрхийлэх хувьд бол олдмол гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. Амьдралд одоо янз бүрийн юм тохиолдно л доо. Тэгээд хүний амьдралд одоо жишээлбэл бэлгийн зан үйлээ өөрчилж болно. Бэлгийн зан үйл гэдэг маань тухайн хүн одоо жишээлбэл ийм одоо нөхцөл байдалд ороод яахаас ч өөр аргагүй тийм байдал одоо жишээлбэл шоронд тий одоо жишээлбэл банддах гэсэн тийм байд. Тухайн тэр одоо хүн чинь одоо эрэгтэй хүн байлаа гэхэд өөрийнхөө одоо тий хүсэл зоригоор одоо бэлгийн чиг баримжаан тийм болохоор эрэгтэй хүнтэй гинт өөрчлөөл тэгэл гарангуудаа гинт боллоо л гэдэг тийм тийс хамаанд дур зоргийн юм биш. Тэр болохоор яг тийм нөхцөл байдалд байгаа болохоор хүн өөрийнхөө хэрэгцээг хангах ч юм уу тий бэлгийн зан үйлээр одоо зан үйл нь л хизээл бол хизээ өөрчлөгдөж болно. Бэлгийн чиг баримжаа бол хизээч өөрчлөгдөхгүй гэсэн тийм л байгаа. Тэгээ тийм байдлыг бас хүмүүс ерөөсөй ойлгодгүй л дээ. Одоо жишээлбэл уруу татагдаад гей болчлоо ч гэдэм үү тий. Эсвэл нэг жоохон ахмад насны хүн нэг жоохон хүүхдийг уруудтаад тийм болгочлоо гэдэг одоо ерөөсөй тийм яриад яваад байдаг. Тэр бол хизээч тийм олдмол бэлгийн чиг баримжаа гэж ерөөсөй байхгүй. Бэлгийн зан үйл бол одоо хүний тухайн хүний одоо ухамсараас ч гэж болно. Тухайн хүний одоо байж байгаа тухайн нөхцөл байдлаас ч гэж болно. Тэгэхээр зан үйл чиг баримжаа гэдгийг бас ялгаж цалах хэрэгтэй юм шүү. Энд дээр нэг зүйлийг асуухад одоо ингээл хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо ХДХВ-гийн халдвар, дохын халдвар тэд боллоо гэл ингээл зарладаг шүү. Тэгэхэд тэрэн дээр заавалчгүй нөгөө нэг ижил хүүснүүд одоо ихэнх хувийн эзэлж гэнж гэдэг ч юм уу те. Ижил хүүснүүд ижил хүүснүүд энийг нэмээд ээж гэдэг ч юм уу. Тийм мэдээлэл юу н байн хажууд нь явж байдаг байхгүй юу. Эннээс үүдээд хүмүүс бас нөгөө нэг сөргөөр ойлгох хандлагач бас гардаг баг. Гэхдээ энэ юу н хэр их ортой юм бэ? Тий яг хуу тохиол гарах болгонд те нөгөө л ижил хүүснүүд нөгөө л те
одоо аим шиг юмнууд ч одоо ингээд тараагаад яваад байна гэсэн тийм мэдээлэл байдаг. Тэгээд түрүү хэлсэн л дээ одоо нөгөө 3 эрүүл мэндийн байгууллага гэж байдаг гэх тийм эрчүүдээ бэлгийн хязгаанд ордог одоо эрчүүдийн эрүүл мэндийг одоо хамгаалах, хэдэгвэ доох бэлгийн замын халдвар төвчнийг урьдчилан сэргийлэх тийм байгууллагууд байдаг. Ерөнхийдөө тамдалт шинжилгээ ерөнхийдөө байнга явагдчихдаг. Сар тутамд тэдгээр хүмүүсийг ерөөсө тандаад тэгээ шинжилгээнд одоо хамрагдуулаад энэ чинь бол сайн дурын одоо шинжилгээ зөвлөгөө гэж явдаг юм л да. Тэгээ тэнд бол байнга ордог болохоор тэдгээр хүмүүс чинь бас бэлгийн хавцал орж байгаа эрсдэлтэй бүлэг гэж тооцогддог гэдэг утгаараа. Имзэг бүлгийн хүмүүс гэдэг утгаараа нөгөө талаар бас яг манай Монголын нийгэмд их одоо бүх залуучууд маань тий стрейт залуучууд одоо ингээд ерөөсөө тийм хамрагдаж ийн үгүй ерөөсөө байхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ тал дээр бас энэ хэдий хэвээ дохын энэ судалгаа ч юм уу бодлого одоо тий хэрэгжүүлэх тэр төвшин дээр бид нар бас одоо бодолцох хэрэгтэй юм байгаа юм л да. Яг ингээд тий сайн одоо ингээд шинжилгээнд хамрагдаад байгаа хүмүүсээс нь одоо мэдээж гарч байгаа тоо бол байгаа. Гэтэл нөгөө юм одоо хамрагдахгүй гэсэн бас байна шүү дээ байхгүй байгаа гэдэг шүүмжлэлтэй байна. Энэ дээр нэгэн зүйл нэмж хэлэхэд бол ер нь бол эмзэгийн хувьд бол эмзэг. Гэхдээ эрсдэлтэй л зан үйл хийхгүй бол гей секс нь стрейт сексээсээ илүү эрсдэлтэй гэсэн юм бол байхгүй шүү дээ. Эрсдэл бол байна. Тэгээд өнөөдөр энд нэвтрүүлэгт орсон та хоёроор үнэхээр бахархаж байна. Маш их зориг гаргаж шийдсэн баг тийм үү? Тэгээд анх өөртөө одоо ийм байдалд орсон гэдгийг мэдээд айгүй их сэтгэлийн дарамт одоо айгүй их зовлонтой байсан баг л мэдэрч байна. Ойлгож байна. Тэгээд тэр давамтай хэрхэн давам туулж исэн бэ? Түрүүн би яг нөгөө яриагаа эхлэхдээ ч гэсэн хэлжсэн те. Өөрийгөө анх 12-т одоо ингэж мэдэрчээ дараад нь 15 наснда яг бүрэн дүүрэн өөрийгөө яг л ийм байна гэж хүлээн зөвшөөрөхөд бол их зүгээр л өөрийгөө бусдаас ингэж хязгаарлаа л те ингээд тусгаарлаж байгаа байхгүй. Тэгэл би ийм өөрийгөө л тэг бодож байгаа юм л да. Тэгэл бичсэн маам чи ном сон дээр те гаж те гих мэтлэн ингээд бичсэн маам чи өөрийгөө гаж гэж бодвол тэгэл ингээд тусгаарлал ингээд хүмүүсээс айгаал тэгэл ерөөсөө нэг олон найз хөтчөөч штэ. Тэгэл зүгээр сэтгэлийн тэнхээ их байд юм шүү бид нарт. Амиа хоолыг бодож ирсэн үү? Тийм үе байлгүй яасан. Атгаач байсан. Байсан тийм. Яг нөгөө ийм мэдээд жоохон уужсэн л да. Тэгээд яг өвч нартай яг нөгөө ойролцоноос нэгч нартайгаа байсан. Тэгээд яг хэрүүл маргааны нөгөө сэдв те одоо тийм нөгөө сэжүүр нь өөр байсан ч гэсэн тэрэн дээр нь дулдуудаал та нар намайг ерөөсөө ойлгодгүй шүү дээ ч гэдэг юм уу те. Тэгэл тэрэн дээр нь туниад тэгэл хаяад их явдал ерөөсөө байсан. Тэгэд ер нь Анрагийн хэлсэн сэтгэлийн тэнхэл хамгийн их байдгийн. Сэтгэлийн тэнхэл байхгүй бол ерөөсөө хүмүүс чамайг нэг тэглэгэнгүүт л одоо тэр болгонд нь л ерөөсөө те гунж гутраал явал одоо хүний чинь нерв чинь байхгүй болно. Тэгээд багтаа ер нь тэгэл гэрээсээ бас гарах айгуу дург байсан. Гарангуудад ингээл тэгээд нөгөөдөл чинь дооглон шохоор юу лээ. Шоглон гээл тэгээд айгаал. Ерөнхийдөө тэгэл хичээлэл айгуу сайн яадаг байсан. Тэгээд хичээлээ хийгээл айгуу онцлогтой байх юм бол бас хүмүүс айгуу өөрөөр хамт ч гэдэг юм уу. Тэрийг бол ухамсарлаагүй байсан л да. Тэгээд ерөөсөө хичээлээ хийхээс өөр юм ерөөсөө байхгүй. Би бол ухамсартай гардаг гэсэн. Мэдээж яг цөөнхөсөн энэ хүмүүсийн хувьд бол нөхөрчгүй асуудал. Нэлээд хүнд асуудал. Тэгээд энэ асуудлаар дамжуулаа те нөхөн өрчгийн асуудал тэр одоо бид нар бол одоо жишээ нь ингээд хүүхдүүдээ өсвөө ингээд том болоод их нэртэй болоод хүүхдүүдээ өсгөөд ингээд тийм зоригтой амьдардаг сайхан амьдралын төлөө. Харин энэ хүмүүс маань тийм боломжгүй. Хэрвээ тэр боломжоо харин өөрсдөндөө яаж бий болгохдаг вэ? Өр хүүхдийн асуудал дээр яадаг вэ? Хэрвээ өргөж авдаг магадгүй тийм асуудлууд байж магадгүй. Харин өргөж авлаа гэхээ те яг эрэхтэй чиг баримжаатай хүнэнтэй аавынхаа эцгийн үргийг хүргэж хүүхдүүдэд хүмүүжүүлж эцгийн үүднээс хүргэж чаддгүй. Харин эмэгтэй гэдэг нь нэг эмэгтэйхээ үүднээс хүмүүжүүлж чаддгүй гэсэн асуултыг тавих гэсэн юм аа. Яг нөгөө сайхан асуулт байна л да. Яг сонирхолтой зөв тий бас нөгөө өөр хүүхдтэй болох уу гэл байнга л яадаг л да. Одоо жишээл эрэгтэй болоод төрсэн юм чинь одоо би айлын отох хүүхэд тэгээд өөр хүүхд удмаа одоо залгуулах тий одоо ерөөсөй байнга л нөгөө нэгдэг байсан байхгүй одоо хүнтэй суугаач хүүхд гаргаач оройтлоо гэл тий. Тэгэхээр яг саяны асуултын хойноос нь ахуулаад би яриад явъя гэж бодож байна л да. Хоёр эрэгтэй хүн байлаа гэхэд бол нэг нь эрэгтэйгийнх нь үрэг гүйцээд аав болоод нөгөөх нь эмэгтэйлэг байна гэж юусаа байхгүй. Тэр одоо тий гей хостын одоо хүүхэд байсан хүүхэд бол хоёулангийн аав гэж явна. Хоёр аавтай гэсэн үг.
Хоёр л одоо лесбиан хос байлаа гэхэд бол хоёр ээжтэй хүүхэд гэж тэгэж явна. Ямар ч тийм одоо нөгөө эрэгтэй эмэгтэйгийн үүргийг одоо ингэж хувааж яанч гэдэг юм уу. Ягаад гэхээр бид нар чинь гей гэдэг чинь ерөөсөө эрэгтэй хүнээ хайрладаг болохоор хоёр автор хоёр ээжтэй гэж тооцож явна. Тэгэхээр энэ асуултанд би зүгээр нэмээд хэлчихмээр байна л да. Зүгээр юу гэдэг яг уу яг ингээд гей лесбиан хүмүүсийн тухайд ийм асуулт гарч ирдэг л дээ тий. Одоо юу гэдэг хин эрэгтэй өөр гүйцэтгэдэг дээ тий. Хин одоо эмэгтэй өөр гүйцэтгэдэг. Энэ бол айгуу тийм миний хувьд бол дандаа инээдэг асуудал та. Энэ асуудлыг доголж байгаа юм биш үү. Зүгээр л ингээд энэ асуултын цаана байгаа нөгөө сэтгэхүйг нь надад харагдаад байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд эрэгтэй эмэгтэй хүн л байгаа юм чинь яг л ийм байгаа юм чинь тэгвэл эдгээр чинь яг л ийм байх хэвээр тий. Эсвэл нөгөө street одоо нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд нэг дөөрөөд юм болов эсвэл дөөрөх ёстой гэсэн нэг бодол цаана явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тийм биш юм аа. Энэ бол одоо юу гэдэг эрэгтэй эмэгтэй хүн одоо зөвхөн бэжэж хайр дурлалтай хос болдог эсвэл гэр бүл болдог гэсэн одоо үзэл маань их тийм хавчигдмал те их тийм хязгаарлагдмал их тийм бас юу гэдэг одоо явцсан болчиход байгаа байхгүй юу. Яа тэгвэл эн чин одоо гей лесбиан хүмүүс гэдэг маань өөрсдийгөө эмэгтэй гэдгээр бахардаг тийм лесбиан эмэгтэй гэдгийг мэдэрдэг эмэгтэй хүнд хайртай л хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг хин нэг нь эрэгтэй хүний үүрэг гүйцэтгэдэг байвал одоо тэгвэл яах гэдэг тийм явж эрэгтэй хүн тэгэл нийлэхгүй юу та тийм гих мэтлэг одоо юу гэдэг надаас яг их асуудаг гэсэн хин эрэгтэй ингээл тийм яг утгагүй асуулт өөр хүүхдийн талаар бол яг бид нар бол одоо хүүхдэд хайртай хүн байж болно те одоо хүүхдийг бол ерөөхдөө ирээдүйд өргөж авна уу эсвэл одоо өөр хүнтэй одоо бэлгийн харьцаанд ороод ч юм уу эсвэл одоо те шилжүүлэн суулгаад одоо хүүхэд гаргаж болно хамгийн чухал асуудал гэх юм бол тухайн тэр хүүхэд одоо өсөж тойрнохдоо амьдрал нь ямар байх вэ? Тэр хүүхдийн талаар бид нар их боддог. Одоо жишээлбэл цэцэрлэгт өглөө гэж бодох юм бол хоёр аав нь дандаа хүргээд өгдөг. Тэ цэцэрлэгийн хүүхдүүд танаа ээжтэй хайчсан ингээл ялгуулан гадуурхалт ихлэн наазахаасаа сургуульд орно тэ хоёр ээжтэй хоёр аавтай гэж яхад нөгөө хүүхдүүд чинь одоо тухайн хүүхэд болохоор яг тухайн одоо жишээлбэл олон улсын жишээг нөхцөл байдлыг хараад байхад бол айгу сэтгэлийн хаттай өсдөг юм байлээ л дээ хоёр аавтай хоёр ээжтэй. Монголын нөхцөлд бол бас одоо хараахан болоогүй болов бид нар тухайн хүүхдийнхаа бас эрх ашигыг бодсны үндсэн дээр бас хаяа айгүйх айцтай байдаг л да. Түүнээс яг уу ерөнхийдөө бол straight хүмүүс одоо юу гэдэг хүүхдтэй straight хүмүүстэй сууж байгаа те одоо straight ихнэр аваад ч юм уу straight нөхөр аваад сууж байгаа тэгээд хүүхдтэй үлдсэн бол хүмүүс манай олон нийтэнд бол байдаг. Тэгээд одоо юу гэдэг энэ амьдралаар одоо юу гэдэг те өөрийгөө болон бусдыг хуурж амьдрах амьдралаасаа болоод өөрийгөө илэрхийлээд би үнэхээр ингэж чадахгүй юм байна гэдэг ингээд өөрсдөө амьдралаар амьдарч байдаг ээж аауд байдаг л да манай LGBT олон нийтэнд. Тийм хүмүүс зөндөө байдаг. Түүнээс өөрс одоо юу гэдэг өөрсөө уулах ч юм уу эсвэл одоо гих мэтлэн хүүхд өргөж авах тийм би нэг сонсож байгаагүй юм байна. Тэгээ саяхан 9 сарын 13-нд би загалмаас охинтой болсон. Тэгээд манай хамгийн сайн хоёр найз хос маань ихнэр нь төрөөд тэгээд тэр хоёр маань бас надад итгээд чи энэ хүүхдийн одоо загалмаас эцэг нь болооч тий энэ хүүхдийг ерөөсөө харж хандах тийм хүн яг өөрөөсөө бол харж хандна л да тий ерөөсөө Godfather гэсэн нэг тийм барууны ойлголтоор тэгээд нэг загалмаас эцэг тэр охиныгоо тий аав нь бол гадаад тийм болохоор яг л гадаадынхаа югаар тэгээд тэр хүүхдээ бол одоо би ингээд урд нь ерөөсө боддгоо байсан л да одоо ийш тийшээ яваад ч юм уу бэлэг мэлэгээ харж явахдаа одоо болохоор яг ингээд нөгөө чи хэдэн сартай байлээ соос гэдэрч харж явах ч юм уу тиймэрхүү жишээ тэгээд яг л бас хайрлал явна гэж би боддог тий ихтэй ирээдүйд өөрийнхөө хүүхд гэх юм бол бас л тухайн нийгмийн харъя өөрийнхөө хийж байгаа ажлаа харъя би бас хажууд нь өөрөө боловсролын байгууллагт ажилладаг тэгээд хажуугаар нь LGBT төвтэй ажилладаг тийм болохоор бас цаг нараа бас 24 цаг хөрөлцдөг юм аа одоо ингээд та идэг хамгаалсан хууль байхгүй байна тий гэрлэх ирэх бас байхгүй байна одоо бол найз залууг байгаа гэдэг тэгэхээр амар тусалчлаа явуулчих. Магадгүй одоо ингээд хайртай хүнтэйгээ уулзраад гэрлэхээр болов одоо хаана очиж гэрлэх үү? Яг уу тэр болтол бас цаг хугацааг авах байх л та тий. Яг сүй тавьж ирсэн гэдэг жишээн дээр бол би найз залуутайгаа ярьж ирсэн л да. Тэр бол бүр 2006 онд 4 жилийн өмнө байсан. Тэгээд Бостонд хоёул сүй тавьчаад яг уу тий аль мужид нь очиж одоо Америкийн нэгдсэн 50 мужидроос нэг 10 мужид бол нөгөө тий зөвшөөрдөг civil union гэж байгаа. Эсвэл same sex marriage тий ижил хүсний гэрэлтийг зөвшөөрдөг тийм газар байгаа. Тийм газарт нь одоо яа гэж бодож байсан. Одоогоор би найз залуугүй тэгээ тийм болохоор бас
Эрдээсээ бодоагүй байна. Эрдээсээ бодоагүй. Хууль дээр гэх юм бол одоо саяны Женевт явсны дараа засгийн газрууд амлалт авлаа. Ялгуурлан гадуурхалтын эсрэг одоо хуулийг бол бид нар санаачлаад засгийн газартайгаа хамтарч ажиллана. Энийг бас дараагийнхаа хуралдаа нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлөөс ч гэсэн Монголын засгийн газраас шаардах ийм асуудал байгаа. Ер нь багцаагаар хэр удаж нэг хуультай болж арай нэг илүү амьсгал авах бол. Энэ бол үнэхээр нийгмээс шалтгаалсан нийгмийн сэтгэл зүй үнэхээр одоо бид нарыг энгийнээр маань хүлээж авах нь үгүй юу гэдээс шалтгаална. Хууль тогтоогчид маань бас тодорхой хэмжээгээр бүх хүнийхээ эрхийг хамгаалах хангах тал дээр бас бодолтой байна уу, хүсэл эрмэлзэлтэй байна уу, улс төрийн одоо зориг байна уу гэдэгс шалтгаалах бах та. Тэгэхээр хэдэн жижилж магадгүй, нэг жижилж магадгүй, 5 жижилж магадгүй. Тийм. Би тэгэхээр бас зөвхөн өөрийнхөө бодлыг хэлье гэж бодлоо. Болно. Сая ингээ хууль эрх зүйн талаар ярьлаа те. Одоо тодорхойгүй хэдэн жилийн дараа байж болно те. Одоо 1 жилийн дараа ч гэж бол. Тэгэхээр энд сууж байгаа болон ер нь бол Монголын одоо оюутан залуучууд бид бол ер нь Монголын ирээдүйн шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо нийгэм маань өнөөг хүртэл ер нь их социализмын үеэс тэрнээс ч өмнө тэрнээс ч хойш те үнэхээр хүнд хэцүү байна та нарын хувьд гэж байна. Тэгэхээр бид залуучууд маань л өөрсдөө одоо ингээд зөвөр ухамсарлаад бид нар бас мэдлэг айгүй тутмаг явдаг гэсэн юм шүү дээ. Одоо ингээд яриа гэж өссөн. Ер нь бол айгүй тийм эерэг ойлголттой болж байна л да. Яг талахгүй гэж залуучууд маань л өөрсдөө ухамсарлаад одоо ингээд алхам бүртээ ингээд одоо нийгэм маань биднээс эхлэх шүү дээ. Бид нар нийгмээ өөрсдөө өөрчилж чадна шүү дээ. Тийм учраас ирээд болсон залуучуудаа л одоо бас айгүй ухамсартай тийм эерэг бодолтой байгаасаа гэдгийг бас уриалж хэлхэн зүйтэй болов гэж бодож байна. Тэгээд за тэгээд та хоёрынхоо одоо ажил үйлс бас те хөдөлмөр чинь маш тийм өндөр амжилтыг хүсье. Мэдээж бол монголчууд ч ярьдаг шүү дээ те. Одоо бурмаарт тэгэхээр урмаартдаг гэж ярьдаг. Айгуу сайхан үг гэдэг тийм болохоор бас амжилт хүсье гэж хэлмээр байна. Маш баярлалаа. Тэгэхээр би нэвтрүүлгээ хийх гээд өмнө та хоёртай уулзч байсан. Тэгээд маш тийм эерэг ойлголтуудыг ч гэсэн олж авсан. Би өөрөө бас сайн мэддэггүй байсан. Тэгээд уулзчаад дараа нь бодож байхад хамгийн энгийн эрхүүдээ ч бас идэлэх боломжгүй. Дээрээс нь тэр их ингээ үзэн ядалт тэр их дарамтыг давж амьдрна гэдэг бол маш их сэтгэлийн хат хэрэгтэй байна да.